Анхаарал тавьсанд баярлалаа. Золоо шоуийг subscribe-аар дэмжээрэй. Нөгөө дээгүүр таны хувьд ер нь бол ромын нэг зүр төсөөд байдаг. Хууль мэдгүй бол хохирдог. Одоо бид нар ер нь яг хуульч хүний үүднээс ер нь хүн ер нь ямар хуулиудыг ер нь бас өөрөө цаг зарцуулаад ер нь мэдэх ёстой. Ийм байна. Сүүлийн би нэг оюутнуудтай хуулийн сургуулийн оюутнууд уулзсан. Наад ийм их асуултаас их асуулт өгч. Яасан гэсэн чинь Монголд ингээ амар олон хуулийн сургууль байна те. Монголд ингээ хуульчдын ажлын байр ингээ аюу цөөхөн те. Ягс Монголд ийм илүү хуульчнаар аюу их юм байна гэж яриад байгаа байхгүй тий. Яг нь нэгдүгээр тэр аюу эргэлзээтэй хин тийм борин тоо баймд гаргасан. Хин тийм судалгаа хийгээд нотолцсон. Тийм ээ. Тийм нотлон зүйл байхгүй шүү дээ, тий. Тэр чинь нотлохын тулд яах юм? Монголд байгаа бүх ажлын байрыг тоолоод төгсөгчдийн ингээ тоолоо харьцуулах нь шүү дээ. Тэгэхээр Монгол яг хэдэн хуулийн ажлын байр хинч мэдэхгүй шүү дээ. Тий. Яг нэг төрийн байгууллагын албан шалрууд бол тоотой. Тэгээд хувийн эрсдэлч өчнөө компани байгаа үстэй. Тэр болгонд хуулийн зүйл хэрэгтэй гэж тоосон юм үгүй юм уу тий. Яг зөв миний хувьд юу гэж боддог хэр энэ бол өөрөө зөв зүйл байхгүй. Яг тэгэхээр хуулийн сургууль төгссөн хүн болон хуульчаар ажиллах шаардлагагүй байхгүй юу? Тий. Зүгээр хууль мэддэг байхад хүнд хэрэгтэй байхгүй. Тий. Тий. Чи бол аюу зөв зүйл хэлж штэ тий. Тэгэхээр хуулийн сургууль төгсөхөөр заавал хуулийн ажил хийнэ гэсэн бас нэг хатуу бодлосоо салах хэрэгтэй. Бизнес хийж байгаа хүнд хууль мэдэх хэрэгтэй. Хамгийн наадсан татврын хуулиа тий нөгөө нийгмийн даатгалын холбогдлолтой хууль тогтоомжоо тий хөдөлмөрийн хууль тий үнтэй гэрээ байгуулан ажилд авна ажлаас сална тий. Тэгэхээр угаасаа мараад ингээ олон хуулийн сургууль байгаа олон хууль суун төгсөж байгаа нь юу зөв зүйл байхгүй. Ялангуяа Монгол шиг хуулиа сахитгүй Монголын хууль 3 хоног гэж ярьдаг газар. Яг тэгвэл нөгөө хүмүүс нь хуулиа мэдхгүй хууль мэддэг хэсэг нь өстө тоглож өгнө үстэй. Тийм. Ядаж оллуулаа хууль мэддэг болчих юм бол тийм нуглаа гарах эсэл нь арай бага тий. Тэгэхээр ер нь бол хууль зүйн холбогдлолтой ийм зүйлийг бид нар аюу тийм түгээвэл байж байгаа нь аюу зөв юм байна. Одоо шилбэл та нэг яг өндөр хүчтэй орнууд гэх юм бол телевизийн шоунууд маш их хуультай холбогдлолтой зүйл ярьдаг байхгүй тий. Шүүгч Judy Carter гээл. Тийм. Тэгээд хуультай холбогдлолтой тийм телевизийн шоунууд аюу их байдаг. Тий. За тэгээд хүмүүс нь жирийн амьдралд аюу хуулийн хэрэглэг хэрэгжилж ярьдаг байхгүй. Яа тэгэхээр чинь хуульч гэдэг чинь хүн болгоны амьдралд нөлөөлдөг учраас тэрийг бол entertainment бүр бизнес маягаар тэр хуулийг ингэж сурчилж байгаа байхгүй. Яг гол зорилго нь биш л дээ. Гэхдээ хажуугаар нэг гоё тийм шоу моо хийхдээ хуулийн мэдлэгийг ашиглаж байгаа байхгүй. Тэгэхээр тэр чинь ер нь аюу зөв. Яа тэгэхээр чинь бол ялангуяа хүн хууль мэддэг байна гэдэг нь заавал хуульч байна гэсэн үг шүү байхгүй. Ялангуяа жирийн хүмүүс хууль мэддэг байх нийгэмд аюу хэрэгтэй байдаг. Тэгэхээр чиний хэсээр одоо яг ямар хуулийн мэддэг байх гэж хэлэхэд бол аюу хэцүү л дээ. Төвхтэй юм байна. Гэхдээ ядаж одоо хамгийн түрүүнд эрүүгийн хуулиудаа аюу сайн мэдж байгаа. Яг юу болохгүй юу болох юм? Гэмтэргийн асуудал. Тэ? Одоо шууд залуучууд дунд хүчингийн гэмтэр гэж юу гэдэг аюу сайн мэдж байгаа. Яг нь тэрнээс мэдхгүй болоод аюу асуудалд орж шít. Тэ залуу хүмүүс чинь мэдээж болцдог тэ. Тэгээд нөгөө эмэгтэй хүний зөвшөөрөл гэж юу юм? Гэсэн чинь одоо залуу нь 19-наас тэгсэн чинь юу тэгээ эмэгтэй магадгүй дүнгиж 18 арайч хүрээгүй байдаг нэг тийм асуудлууд. Тий одоо шил тийм одоо ямар үед хүн чинь одоо тий залуучдын үед ямар үед энэ охинтой болж болох юм ямар онд энэ охин ч одоо бэлгийн харьцаанд орж болох юм. Эрэгтэй хүүхдийн бас адилхан шүү дээ. Тэр чинь хүүхдүүд чинь яг адилхан насны үед адилхан тий. Тэгэхээр ийм зүйлүүдийг аягүй сайн сурчилж ингэж хийхээ хажуугаар хүмүүс өөрсдөө аягүй сайн мэдчих хэрэгтэй. Яа тэгэхээр чинь одоо юу гэдэг чи наацхийн одоо тий нэг хүүхдүүд чинь ингээ нэг дээрлэх асуудлаас чинь болоод дээрний асуудалд орж болох байхгүй. Миний бодлоор ийм бодлоо өгөх. Одоо шил ялангуяа хүүхдүүд чинь гэмт хэрэгт орох аюун өндөрсөлтэй байдаг. Тий? Жишээлбэл Монголд дунд сургууль болгон дэр хүүхдийн байцаагч баймаар байгаа байхгүй. Тэг бүх сургуулийн хүүхдүүдийг мэддэг, атмаа хүүхдүүдийг мэддэг. Та нар хүүхд дээрлэж болохгүй шүү гэж бүр уулзаж ингэж тулж ярьдаг. Тий? Тий. Тэгэхээр нэг цагдаагийн байгууллагын үйл ажиллагаач зүгээр нэг цагдаагийн хилцс гац дээр байдаг биш. Яг нэг гэмт хэрэг үйлдэгдэх магадaltaй газар нь байж хэвээр байгаа байхгүй тий. Одоо би Шинзланд очижсэн байхгүй Шинзланд тий. Шинзланд гэсэн чинь нэг хүүхдийн байцаагч гэсэн чинь бүр нэг хүүхдийн тийм баг хүүхдийн тийм нэг хүүхдийн театр байдаг шүү дээ. Тэн шиг байгаа байхгүй ингээл та бөмбөр тоглоо дуулаа тий. Бид чинь ингээл цагдаа их хараал ингээл борохоотой тий. Ингээл хүн учиргүй хүн зандарсан хорсон гэж ойлгодог шүү дээ. Тийм хөвшмөл ойлголт. Тэнцээ бол нөгөө цагдаа гэсэн чинь бүрээс ингээл янз бүрийн нэг хүүхдийн кинонд баатрын хувцсан өссөн. Тэдний ажилч бол гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажил хамгийн чухал байхгүй тий. Нэг ийм зүйл байдаг. Хүн гэмт хэрэг үлдэх юм бол аль хэдийн хохирлоо ингээ өвчүүлчихнэ. Тэ одоо ингээд хүнийг зодоод одоо нүдийн сочлоо гэж бодъё.
одоо монголч бол танхаа яригч бол Монголын хамгийн түгээмэл хэрэгшүүд танхаа гэж зодоо нэг хүн энийг зодгийг хэлж байгаа те. За ингээд нэг хүний эрүүл мэндээр охирлоо. За тэгээ дахиад нэг шүүх цагдаа прокурор өнгөөл гэх энэ хуулийн байгууллагууд ажиллавал чи маш их зардал гарна. За ингээд гин буруутай тогтоогдоод ингээд нөө буруутай хүн ингээд шоронд яв. Дахиад татвар төлөгчдийн мөнгөөр юм өсч бид нар чи хоолын төлн те дулааны төлн те ингээд аим ингээд тасралтгүй ингээд хор охирол учирдаг байхгүй. Тий. Тэгэхээр чин гарахаас өмнө сэргийлэх нь хамгийн чухал байхгүй тий. Тэгэхээр гарахаас өмнө сэргийлэх хамгийн чухал юу гэхээр дахиад нөгөө хуулийн мэдлэгээ аюус. Гэтэ энэ дээр маа цагдаа хүмүүс аюу сайн хийдэг болсон байлаа. Нөгөө нэг яарад явахтай махтай эд чи аюу хүнд аюу ойлгомжтой мөртлөө яг тийм гэмтэр гарахаас аюу сайн сэргийлж өгч байгаа байхгүй. Тэгтэл бас энэ хангалттай байна миний хувьд бол. Бүр илүү энэ бол бүр тасралтгүй явж байгаа байхгүй тий. Цагдаагийн байгууллага ингээд байлаа гэж бодох чинь ерөөсөө нийт явуулж байгаа ажил үйлийнх нь бүр ядаж тална зөвхөн гэмтрийг сэргийлэх ажил багс тох. Гарахаас өмнө. Гарцсан хойно бол одоо ингээд мөрдөөл те ингээд нөгөө хүмүүсийн олж барьж те хариуцлага хүлээлгэнэ гэдэг асуудал. Тэр бол угаасаа байх хэрэгтэй. Тэр бол угаасаа байна. Гэхдээ хамгийн гол нь сэргийлэх гэдэг чинь аюу чухал байгаа байхгүй. Тэгэхээр хоёул аюутын нэг аюутын нөгөө олон нийтийн нөгөө бодлогын тухай асуудал ингээд байн бай яриад л та. Гэхдээ энэ маань юу нэг эцэж явж нэг хөвшмөл ойлголтуудаас салаад илүү яг хүн бодтоор амьдралд хүрдэг тий ухаалаг бодлогод одоо нэг юу вэ гэдэг рүүгэл эргэж очиж. Одоо бидний утас сурлын амар юм смарт болчиход шүү дээ тий. Тэгэхээр чи бидний нийгмийн юм зохицуулж байгаа юм гол хууль үуч аюу өөрөө амар смарт байх хэрэгтэй байхгүй тий. Гэтэ яг таны менторшипт чим одоо энэ яг нийгмийн асуудлыг ярингууд нь иргэн мэдлэгтэй мөн бас чиглэлтэй байх юм бол алдаа гарах магадлал байгаа байхгүй юу? Тий. Бас нэг ийм ойлгох хэрэгтэй. Яг би Монголын улс төрчнийг яриа сонсохоор ингээл Монгол орн чинь ингээл ингэчгэл юм бол ингээл хөгжчин 5 жилийн дотор хөгжчин ингээл ийм нэг амьдралыг ийм ягаан шилээр харсан гэж ярьдаг штэ. Тий. Тийм үү? Нэг хит ийм нэг романтик бодлоор аягүй хандж байна. Тий. Яг зүгээр нэг улс төрчний болохоор сонгогчдод таалахтын тулд ийм гоё юм ярьдаг байх л та. Гэтэ хүмүүс улс орны чинь мэдлэгтэй чадвартай хүмүүс авч явдаг байхгүй юу? Тий. Хүмүүс нь мэдлэггүй чадваргүй дэлхийн хэмжээний боловсролгүй ямар ус яаж нэмэр байхгүй. Тий. Тэгэхээр хүмүүст дундаж давхарга маш сайн. Дундаж давхар гэдэг чинь мэдлэгтэй чадвартай ажилтай хүн болгон өөрийнхөө хэмжээнд янз бүрийн байдлаар юм бүтээдэг тийм зүйл дээр чи арчил угаасаа ажилдаг. Тэгээд тэгэхгүй л хүнээ хөгжүүлэхгүй бол одоо чи манайх чинь тэгж байгаа хөөе хууль гаргаал тийм юмны тухай гал ингээл амар лаглаг том ингээд байгууллага те даргын ингэж нэрлэн дарга нь ийм цэрэг хувцастай байна те ийм том генералын мөрц зүүн ингээл нэг нэм шинжилэл хийх болохоор ингээл дандаа байгуулгын бүтэц ярьдаг баг. Энэ ийм том даргатай байна 3 дэд даргатай гэл те энэ чинь бод шинжилэл биш шүү дээ. Тий. Жинхэнэ шинжилэл нь хүмүүсээ яаж боловсруулах вэ? Одоо ингээл маа чинь тэгдэг ингээл ийм том одоо Америкийн API-г дуурайсан юм аашаа тий мөрд талд байгуулнаа гэлдэг ингээл тий. Хөл ингээл бөөнгөө нэр өгөөл хоч өгөөл тий. Тий. Тэсна маршлийн албан тэр гэл нэг хэсэг тэгээд бахан явж ирсэн тэгтээ. Тэглээд энд Монголд хүмүүс л ажиллана шүү дээ. Тий. Тэг байгуулгын нэрийн солиод гой шилэн байшин барьж өгөөд тий. Даргийнх нь GP-ийн хамгийн сүүлийн үеийн GP солиод ямар ч өөрчлөлт гарах байхгүй чинь зүгээр л баахан waste of money тий waste of time мөн үү тий цаг мөнгө гүрсэн ажил байхгүй хүмүүсээ мэдлэгтэй чадвартай боловсролтой болгох гэж хамгийн чухал байхгүй тий жишээлбэл одоо манай хуучин асуудал хоёул ингээд миний мэржлийн юм аюух ярьж байна одоо жишээлбэл Монгол энийг яаж эхлэх үү гэж за хуулийн сургуульд орохт нь англи хэлний шалгалт авах хэрэгтэй TOEFL IELTS-ийн шалгалт за тэг бусад нөгөө нэг дэлхийн нийтлэг хэлнүүдийн шалгалт тий Франц хэлний чинь шалтгаалт байгаа. Тэ. Хятад, Орос одоо нэгдсэн улсын байгууллагын 6 хэл байна. Англи, Франц, Орос, Хятад, Испани, Араб гэдэг. Тэ. За хамгийн түгээмэл ялангуяа хууль олон улсын хууль англи, Франц хэлээр бичигддэг байхгүй. Тэ. Ядаж англи хэлний шалтгаалтын 1-р курст нь орохтно. Тэгжээлийн хүмүүс чинь Монгол хуулиа судалдаг болно. Олон улсын хуулиа анх бичигдсэн тэр хэл дээр нь ойлгодог болно. Тэ. Тэгвэл ингээд надад саягаас ол оюутан санддаг хөө яас гэсэн чи та Америкийн юм одоо 20 халны талаар надад ийм зүйл хэлж өгөөч тэ эсвэл одоо танаа галант чи одоо энэ харт амигтай яаж тэмцсэн шиг юм уу тэ за яг би өөрхөн мэдээ юм хэлж болно гэтээ чи судалгаа хийж байгаа үстэй тийм хин чамд ийм даалгавар өгсөн гэхээр манай багш профессор чи тэг өөрөө хэлтэй гэхээр хэл баг үгүй хэл байхгүй чи тэр мэдээлэл яаж болох юм ямар ч боломжгүй баг олон улсын хуулийн олон улсын эрх зүйн ангид сурж байгаа оюутан төгсөх курсын оюутан байлаа гэхэд за ингээд би ингээд энэ юу таны ажлыг нь олон улсын эрүүл шүүхийн талаар мэдээлэл ингээд авах гэсэн юм аа. Гэхдээ монголоор хэдэн сонин дээр гарсан хэдэн хайчлал бүр байгаа шүү дээ.
Тэгээд Монгол дээр гарсан мэдээлэл хайна гэх юм чи юу ч болохгүй шүү дээ. Яг нэг гол баримтчгийг Монголд орчуулсан л баг. Тэгтээ чинь зүгээр л тийм тунг чанарын дүрмэл байгаа болохоос биш яг нарийн хууль зүйн асуудлыг тайлбарсан юм Монгол дээр байхгүй шүү дээ. Өө тийм чинь зөв англи франц хэл дээр л авах байхгүй. Тэгээд өөрөө хэлгүй юм чинь яаж судлах юм тий? Харин тийм над руу бас тэгэхээр яа гэм шиг байгаа нэг интернетээс нэг татаж аваач юм нэг ханаас нэг аваач нөгөөдгөө орчуулгын товчроод аваачаад нөгөөдг нь чинь хууль зүйн ер нь ямар ч мэргэжлийн орчуулагч аяг хэцүү байдаг байхгүй яг мэргэжлийн хүн л мэднэ. Жишээл би бол тэр хангаа ухааны ч юм уу техникийн юм бол арийн нэр томыг хичнээн би англи сайн байлаач мэдэх боломжгүй байхгүй чинь миний мэргэжил биш юм учраас. Тэгээ нөгөөдг нь орчуулгын товчон учраас шаал буруу орчуулад ингээд явцсан тий. Тэгээ нөгөөдгийг өөрөө хийсэн ажил ингээд танилцуулаа тий. Тэгэхээр энэ хүмүүс нь мэдлэг чадвартай болохгүй бол усаар чи ерөөсөө явахгүй гэдэг энэ бүгд ойлгох хэрэгтэй тий. Бүгд ойлгох хэрэгтэй тий. Надад бас ийм тэгэмэл асуудлыг хүүхдүүд ер нь бол ингээд чат бичээд байдаг тэгэнгүүт нь энийг ингээ яагаад өгөө шүү дээ гэл нэг өөрийнхөө ажиллаа хүний илүүлэх гэл байдаг. Би баг гэрийн даалгавар хийж өгөх гэдэг юм шүү дээ өөдсөн. Тэнгүүд чи өөрөө ингээд өөрийнхөө боловсролтой хөрөнгө оруулалт хийгээд англи хэлээр сурах юм бол чи өөрөө энэ бүх тэ мэдлэгийн ундаргаас шууд хүртэнэ. Яг үнэ тийм баггүй тий. Зүгээр Google дээр хайгаал өчнөө өчнөө л гараад шүү дээ. Бүх юм байгаа.